Халдвартай зам тээврийн төсөлгээ Дэлхийн банкээр хэрэгжиж байгаа төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь энэ нөгөө стратеги батлах хэрэгтэй. Энд дээр заавал тогтоол гаргадаг шаардлага байгаа юм. Энэ чинь бол зам тээврийн хөгжлийн яамны шинжилгээ ухааны технологийн зөвлөлөөр орох хэрэгтэй. Тэзүүн тэндээ албажаад тэзүү батлагдсны дараа бид зүгээр эндээс бол яг танилцуулга сонсоод танилцуулгыг сонссныг одоо хурлын дараагаас одоо цаашаа уламжлах болохоос биш тогтоолын ач холбогдол юу вэ? Дараа нь харин тэзүүг бид албан ёсоор яг гэвэл энэ зээл нь өөрөө нийслэл төлж байгаа учраас би энэ удаа бол энэ тогтоолын төслийг тогтоол гаргахыг бол жоохон дэмжихгүй байна. Тийм байсвартай. Тэгээ энэ яагаад тогтоол гаргаж байгаа юм бэ гэд надад үндслийн тайлбарлаад хэлээд өгөөч. Тэгээд энэний дараа тэзүүг албан ёсоор зам тээврийн яамны шинжилгээ ухааны технологийн зөвлөлөөр батлуулах юм уу? Бүр нөгөө замын хөгжлийн төвийн магадлалаар орж батлуулах юм уу? Тэгээд яг тэр тэзүүгээ батлуулаад эцсийн тайлангаа сонсомоор их. Энэ удаа бол яг тайлан сонссон үзлээ. Одоо яг эцлээд батлуулаад тэр магадлал дээр юм уу эсвэл шинжилгээ ухааны технологийн зөвлөл дээр янз бүрийн тайлбар, өөрчлөлт юмнууд орно шүү дээ. Тэгээд яг тэрний байдлаар нь дараа нь батлуул яасан. Одоо бол тогтоолын төслийг бол би дэмжихгүй. Тэгээ яагаад энийг оруулж ирж байгаа юм бэ гэж асууж байгаа. Үндсэл нь юу? Эрх зүйн. Эрх зүйн хувьд бол бас бат зориг төлөөлөгчөө хэлж байгаа бол зөв. Ер нь бол яг хуу тогтоол батлаагүй дэмцгөө гэдэг тогтоол гарч. Ер нь бол эрдэнэ төлөөлөгчтэй хурал дээр бол танилцуулга явж байгаа. За засаг даргын зөвлөлийн хурлаар 25-ны 10 сард орж танилцуулагдаад Улаанбаатар хотын нийтийн тээврийн стратеги ач холбогдолтой учраас эрдэнэ төлөөлөгчтэй хуралд бол танилцуулж дэмжсэн бичгийг бол хот байгуул барилга орон сууцчлалтын яамаар бол батлагдахаар хөгжлийн бодлого зохицуул түүний удирдлагын тухай хуулинд бол заасны дагуу бол яам баталгаар байж байгаа. За энэ стратегийн бичиг баримт учраас ерөнхийдөө ягаад юуны зам тээврийн хөгжлийн яамаар орж батлагдах шинжилгээ ухааны технологийн зөвлөлөөр хилцэх шаардлагагүй. Энэ бол тэзүү биш. Энэ бол Улаанбаатар хотын нийтийн тээврийн стратегийн баримт жижиг барьж байгаа. Тавцам дээр төслийн зохицуулагч болгоо байна. За энэ хүү нийтийн тээврийн стратеги нь дараа нь бол ямар нэгэн сая даваад даргын хэлдгээр тэзүү дээр лахиж орж ирэхгүй нийтийн тээврийн салбарыг 2050 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны бодлогын баримт бичиг байж байгаа. За гэр ороллыг орон сууцлах төвжирлийг бүрүүлэх тухай хуулийн дагуу бол барилга хот байгуулалт оронжуулалтын сууцчлалтын яамны сайд батлахаар засгийн газрын гишүүн батлахаар хуульчилсан. Тэгэхээр иргэдийн хурлаас бол өргөн бариад тэгээд сайд дээр батлагдахаар байж байгаа. За тогтоол гарч байгаа шалтгаан дээр бол бас эргээд энэ нийтийн тээврийн салбарын урт хугацааны бодлогын баримт өгч учраас бас иргэдийн хурлаа танилцуулагдаад явах юм бол дараа нь бас салбарын үйл ажиллагааг баримтлаад бас шаардлагатай хаа гэж төслийн зүгээс үзсэн учраас тогтоолын төсөв өргөн барьсан. Яамны сайд батлах юм байна. За чанслын дараа хариулъя. За та бүхэнд өдрийн мэнд төргийн нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуулийн хэлтс чанслах юм байна. За энэ асуудлыг бол яг булгаа захиралтай засаг даргын хамгаалын газрын хууль эрх зүйн газрын дарга үнэн бат дарагтаа санал солилцсон. Бид нар бол яг хууль эрх зүйн хувьд бол манайх дээр яг дэмцэн хэсэг талаар тогтоол гаргах хууль зүйг бодит одоо яг нэрлээ заасан үндслэл бол байхгүй. Гэхдээ яг булгаа захирал хэлж байгаа шиг энэ нөгөө урт хугацаанд хэрэгжих баримт бичиг учраас тэрнийх нь үндслийг баталгаажуулах зорилгоор тогтоолын төсөл гаргаж өгөөч гэдэг энэ саналыг тавьсны дагуу нийслэл нэгжийн хуулийн дагуу за мөн Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу нийслэлийн чигүүргийг хэрэгжүүлэх гэдэг агуулгаараа дэмжсэн агуулгатай тогтоолыг нэг залт бүхийгээр нь гаргуулах одоо энэ хүү саналыг нь бол бид нар хурал руу оруулсан. За тогтоолыг эцлэн батлах хэсэг асуудал бол төлөөлөгчдийн бүрийн эрхийн асуудал болохоор энийг бидэд тогтоолын төслийг ороод ирсэн өргөн барьсан хэлбэрээр нь бол чуулганд бол танилцуулаад явж байгаа. Тодруулсан хөө Бат зэрэг төлөөлөгч тодруулга 1 минут Бат зэрэг төлөөлөгч. Тэгэхээр миний нөгөө нэг хилээд байгаа чи юм байхгүй. Энийг батлагдсныхан дараа салбарын сайд одоо хуульчлаад өгсөн. Батлагдсныхан дараа бид нар бодлогын баримтчиг гэдэг утгаар нь батлах хэрэгтэй байхгүй. Хэрвээ одоо яг энэгээр нь бид нар дэмжсэн гэд тогтоол гаргачих юм бол очоод магадгүй салбарын сайд дээр нь өөрчлөлт оруулад энийг буцаах юм уу? Зарчмын зарим өөрчлөлт орчих юм бол бидний иргэдийн төлөөлөгчдийн хурлын өөрөө шийдвэр маань айгуу тийм хүчтэй биш бөгөөд тодорхойг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр эрх зүйн хувьд бол бид дэмжиж байгаа танилцуулгыг сонсох ёстой. Сонсоод салбарын сайд нь батлаад ирэнгүүт нь хуулийн дагуу бид нар харин бодлогын баримтчигдэх утгаар нь иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлаад нийтээр харин дагаж мөрдүүлэхээр ингээд нэлээд тодорхой харин тогтоолын төсөлтөд орж ирэх ёстой болов гэдэг. Би ийм байсвартайгаа. Тэгээд асуулт нэр дахиад тодвол энэ нэгдсэн төслийн удирдлагын газраас байна уу? Одоо танах энэ бүх төслүүдэд хариуцдаг гэсэн. Тэгээд одоо энэ төсөл дээр уул нь засгийн газрын 2025 оны 24 дугаар тогтоолоор чинь
Нэгдсэн төслийн удирдлагын газраас төвшин жаргал арга байна. За хэн хариулах вэ? За давуу талын урлагч хариулъя. За Бат цорыг төлөөлөгчийн асуултанд хариулаад цагтаар нэг дуралж давууллаа. Юун дээр бол бас зарчмын үед Бат цорыг төлөөлөгчийн гарсан саналыг бас хүлээж авах боломжтой. Тэгэд өнөөдөр бол танилцуулга хэлбэрээр яваад сайд баталсны араас нийслэлийн эрдэмтэн төлөөлөгчтэй хурлаар дэмжсэн тогтоол байж болно. За энийг бол төлөөлөлтөө. За хоёрдугаар асуултанд хариулахад төвшөө захирал сая бас гэр бүлийн хүндэтгэх шалтгаанаар яаралтай байдлаар бол шинэ хүн мэдлж байгаа гэдэг шалтгаанаар бол яаралтаас ажиулаа аваад явсан байна. За таны асуусан хариултанд хариулахад бол засгийн газрын тогтоолын дагуу бол Улаанбаатар хотын нэгдсэн төслийн удирдлагын газар бол том төслүүдийнхаа 11 төслийг бол хариуцаад ажиллаж байгаа. Бусад төслүүд нь бол одоо сэлб туулын урдны зам бол бодлогын газар, сэлб бол тусдаа компани гэх бүтц зохион байгуул дээр явж байгаа. Хэмнэлтийн тухай хууль заасны дагуу 167 орон тогоос 149 болгож цомтгож засгийн газрын тогтоол хуультай бол нийцүүлж бол ажилласан байж байгаа.